За гадаад зээлийг ашиглалтын хууль эцэслэн батлах шатн дээр унсан. За үүнтэй холбоотойгоор энэ төсвийн хүрээний мэдээллийг яг энэ хэлбэрээр нь хилэлцэх нь өөрөө утгагүй болж байна. 2024 оны намар 2025 оны төсвийн тухай хуулийг эцсийн хилэлцүүлгийн шатанд самарсан, улс төрчсөн, алдагдaltaгүй төсөв байх ёстой гэсэн гишүүд яг одоо энэ сая өнөөдрийн хуулийг бас унгах санал өгж байгаа байхгүй юу? Та нар яг яа гэдэг байгаа? Алдагдaltaгүй төсөв байна гэдэг чинь тэгээд энэ авсан зээлүүдээ яаж ашигла гэдэг байгаа? Дандаа бодлого эсэргүүцсээр байгаад өөрсдөө тэгээд засах ямар бодлого оруулж ирсэн юм? Төсвийн тогтвортой байдлын зөвлөл улсын хөгжлийн тогтворгүй байдлыг бий болгоод байгаа юм уу? Энэ авсан зээлүүдээ яаж ашиглах вэ? Газрын тосны үйлдвэр бид нар хийж байгаа ажлынх нь хүлсийг өгч чадахгүй нөхцөл байдалд хүрээд байна шүү дээ. Яах ёстой юм? Эрчим хүчний сайд нь бүх сайдууд нь Эрдэнэ бүрний усны цахилгаан станц сэлбтэр ч гэсэн бид нар бондыг босгох зөвшөөрлийг өгсөн шүү дээ. Бондоо босгоц өөр юунд ч зарцуулах боломжгүй. Өдөр болгон бид нар энэ авсан зээлийнхаа төлбөрийг төлж байгаа, зээлийн хүүг төлж байгаа, улам нэмэгдэж байгаа. Яах ёстой юм? Яа гэдэг юм? Би ердөөс ойлгохгүй. Ерөнхий сайд төсвийн энэ зарлагын тэнцлийг хувь хэмжээг нь өөрчлөх талаар санаачлаг гаргаа. Сангийн сайдаа яаж албан ёсоор тэгвэл одоо энэ төсөвдөө оруулаад энэ гадаад зээлгүүдийг ашиглах вэ? Бид нар чинь энэ төсвийн тэнцлэн тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2%-аас илүүгүй алдагдaltaй эсвэл ашиглалтаа байна гэсэн ийм одоо хязгаарыг таазыг өөрөө өөрсдөө тавьчихсан. Тэгээ урсгал зардлуудаа багтааж чадахгүй танаад хасаад бүр адаг сүлдө яаж ийм гэхээр хөөх юм уу төрийн албан хаагч дээрээ асуудлаа одоо нааж үлдээж байгаа байхгүй юу? Төрийн албан хаагчдын тэтгэврээ тогтоолох тасанд нь нэгд олгодог 36 сарын тэтгэмж бууруулах оролдлого оруулж ирсэн, хിവэр нь үлдээсэн, тэгсэн ч гэсэн төсвийн 50% л баталсан. Яагаад үг гэхлээр энэ хязгаартаа багтахгүй байгаа байхгүй юу? Тэгээ яаж цалин хөлсөө нэмэгдүүлэх юм? Яаж тэтгэврээ нэмэгдүүлэх юм? Урсгал зардлуудаа яах гэж байгаа юм? Би бүр ердөөс ойлгохгүй. Гарц шийдэл чи юу юм бэ? Та нар ямар гарц шийдэл санал болгож байгаа юм тэгвэл? Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс үнийг асуумаар байна. Ерөнхий сайдын зүгээс албан ёсоор үнийг оруулах одоо боломжтой байгаад байна уу? Одоо энэ ядчил Эрдэнэ бүрний усны цахилгаан станц. Ядчил одоо энэ газрын тосны боловсруулах үйлдвэр. Босгоцсон нэгэнт авцсан байгаа зээлээ яаж ашиглах вэ? Хөгжлийн банкуд руугаа эсвэл шилжүүлэх юм уу? Яах вэ? Ийм л одоо асуудал байна да. Одоо үнэхээр хэлэх үг алга. Яагаад ингэ улс орноо мэддэж хорлоод идэм үү, мэдхгүйгээр хорлоод идэм үү? Нин ялангуяа одоо энэ миний мэдхийн л одоо мундаг л эдийн засагчд л гэж одоо боддгийг штэ. Тэгээд зөвхөн юмыг одоо унгааж болно, ядаж босгох өөр гарц шийдлийн одоо санал болгох хэрэгтэй штэ. Улс орноо ингэ одоо хохироогоод хорлоод иж боломгүй л санагдах юм. Баярлалаа. За, ерөнхий сайд хариулъя. Дараад нь төсвийн тогтвортой байдлын зөвлөл бэлдэж байгаарай. За, эдийн засаг хэрвээ одоо агсж байгаа бол илүү одоо мөчлөгийг сүрж тодорхой бас алдагдал үүсгэхдээ гол нь санхүүж хийх үүсвэр нь тодорхой байсан цагт бол мэдээж эдийн засгийг халааж идэвхжүүлнэ. Тэгэхээр бид эдийн засагт хэлж байгаа үед хуримтлал хийж бол чадаагүй. Тэгээ алдагдaltaгүй төсөв сайн, алдагдaltaй төсөв муу гэдэг ийм одоо ойлголтоор олон удаа төсөв баталж иржээ. Тэгэхээр олсныхоо хэрээр үрдэг шиг өмнө нь бол бид нар ч одоо 33.5 их найдын орлоготой, 33.5 их найдын зарлагтай төсөв батлаад бид их сайн алдагдaltaгүй сайн төсөв баталчлаа гэдэг. Тэгэхээр энэ бол өөрөө эдийн засгийн бодлого бол өөрөө яг мөчлөг яг сөрнөө гэвэл би яг энэ цаг мөчлөж хараад байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн нэг тийм алдагдал үүсгэснээрээ биш. Гадаад зээлийн ашиглалтаа нэмэгдүүлэх ёстой. Их үүсвэр нь тодорхой байгаа тохиолдолд давхар
энэ засгийн газрын явуулаад байгаа энэ чөлөөлөйгээд байгаа бодлого чи өөрөө эдийн засгийг идэвхжүүлэх гэдэг гал одоо гол бодлого. Тийм ч учраас энэ гадаад зээлийн ашиглалтын хуулийг бол энэ алтан шагаан нарын гишүүд санаачлаад их үүсвэр нь бэлэн байгаа энэ гадаад зээлээ ашиглая. Урдуу хугацаанд энэ төслүүдэд одоо дуусгая гэдэг одоо ийм зорилгоор бол энэ хуулийг их хурлаар хэлэлцүүлж бүлгүүдээр ч одоо шийдвэрлсэн гэж бид ойлгож байсан. Гэхдээ яг төсвийн тусгай шаардлагын төсвийн доктортой байдлын хуулийг бол бид чандлан барьж байгаа. Яг энэ удаа оруулж ирсэн төсвийн хүрээ, төсвийн төсөөлөл бол төсвийн доктортой байдлын хуулийн тусгай шаардлагууд хатуу барьсан. Ийм л одоо төсвийн хүрээг оруулж ирсэн. Тэгэхээр мэдээж төсвийн сахилга хариуцлагыг нэмэгдүүлэхэд бол энэ төсвийн доктортой байдлын хуулийн заасан тусгай шаардлагуудыг барих нь бол маш их чухал. Гэхдээ яг гадаад зээл дээр бол ийм асуудал үүсэж байгаа юу? Үүсэж байгаа. Гэхдээ бас огт орон зайгүй болчоогүй. Гадаад зээл дээр бол бас харьцангуй орон зайнууд бол байгаа. 2027 онд ч бараг 4 их 80, 28 онд 3.8, 2029 онд дахиад 3.5 гэхээр нэг 11.3 их 80 төгрөгийн орон зай бол байгаа. Тэгэхээр төсвийн энэ хүрээнийхээ дагуу Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц болон бусад төслүүдэд бас үргэлжлүүлээд явуулах болцоогүй гэж бол хэлж болохгүй. Тэгэхээр бид нар бол хичээнэ. Гэхдээ мэдээж нөгөө манай төсөвч маш ойлгомжтой болчиход ш 75% нь урсгал болчиход байна. Ерөөс 8 их найдын хөрөнгө оруулалт чинь 4 нь нийслэлт, 1.3 шин, 1.3 зээл, 1.3 үргэлжлэл. Ийм л төсөв. Тэгэхээр энэ хууль бол одоо бас чухал байлаа. Гэхдээ бидний засгийн газрын зүгээс бол батлагдсан төсвийн хүрээнд хууль төслөө төсөв. За гүйцэг хариулчих. Ерөнхий сайдын микрофон. Тэгэхээр мэдээж энэ бол их хурлын бүр их төсвийн хүрээ төсвийн төсөөлөө засгийн газар өргөн мэдүүлсэн 5 хүн хэлэлцээд батлаад өгвөл бид нар энэ макро 9 тоогоо бол засгийн газар өөрсдөө өргөн мэдүүлж их хурлаар хэлэлцүүлж байна. Тэгэхээр мэдээж энэ хууль батлагдсны дараа бол бид энэ хуулиндаа нийцүүлээд энэ хязгаартай багтаагаал одоо эх оныхоо төсвийн төсөөллийг эх оныхоо төсвийг оруулж ирээд явна гэдгийг бас хэлье. Зүгээр саяны хууль унснараа гадаад зээл огт ашиглахаа болгож байгаа гэдэг нэр бол биш ээ. Газрын тосч бай, Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцч бай. Гадаад зээлийн 2027 онд ашиглах дүүн нь энэ бараг 2.5 их 80 штэ. Тэгээ үргэлжлэл явна. Энэ хэмжээгээр хэрэгжүүлэх төслүүдээ одоо игээд үргэлжлүүлээ явуулна. Гэхдээ мэдээж сахилгууд хариуцлага нэмэгдүүлээд зарим төслүүдийг хойшлуулах ирэмблэх ажлуудыг бол хийхээс үр зам багхгүй. За төсвийн доктортой байдлын зөвлөл хариулъя. Дэлгэр сайхан дарга 3 дугаар микрофон. Эндрий. За харин зэгшин асуултанд хариулъя. За төсвийн доктортой байдлын зөвлөлөөс дүгнэлтээ өгөхдөө төсвийн бодлогын өмнөх хэрэгжилт болон төсвийн доктортой байдлын хууль эрх зүйн орчинд үзүүлэх нөлөөлөл, гадаад үрд үзүүлэх нөлөөлөл гэдэг ийм байдлаар хандаж дүгнэлтээ өгсөн. За өмнөх төсвийн бодлогын хит хэл талдаатай байдлаас болоод бид төсвийн хөрөнгө оруулалтын орон зайгаа бодлогын орон зайгаа хумсан гэдэг ийм дүгнэлтэнд хүрсэн. Мөн энэ хуулийн өөрчлөлтийг хийснээр хоёр төсөвтэй болох төсвийн доктортой байдлын хууль эрх зүйн орчинд сөрөг нөлөөлөх юм байна гэдэг энэ агуулгыг бид харсны улмаас яг төсвийн доктортой байдлыг хангуулах эрх үүрэг бүхий төрийн улсын хурлын дэргэдэх байгууллагынхаа хувьд бол бидний зүгээс шууд дэмжсэн дүгнэлт өгөх ямар ч боломжгүй байсан. Тийм учраас бид нар энэ дүгнэлтийг өгсөн гэдгийг хэлье. Шийдвэр гаргалтыг бол улсын хурал дээр яаж гаргахыг бол бид бол зөвхөн дүгнэлт шийдвэрлэл гаргадаг. Тэрийг улсын хурал хэрхэн хүлээж авч шийдвэрээ гаргах нь бол улсын хурлын бүрэн эрхийн асуудлаа гэж хэлмээр байна. За аюул ширэн зэгшин тодруулъя. За улсын их хурлын тэгээ бүрэн эрхийн асуудал юм бол тэгэл бидний л буруу юм байна л да. Угаасаа ч тэгэл бидний л буруу л дөө. Газрын тосны үйлдвэр энэ жил зээл ашиглалтаас нь бараг хэдэн төгрөг тавигдсан юм дээ. Мөнгө тавигдсан юм биш үү? Тавигдсан юм уу? Тавигдаагүй юм уу? Чи энэ хууль гарчна гэсэн найдалгаар л юу ч тавиагүй шүү дээ. Зарлах талдаа сангийн яам. Тэгээ одоо энэ жилдээ яг яая гэдэг юм бол хийсэн одоо ажлынхаа мөнгөний ч өгч чадахгүй ингэ сууж байгаа шүү дээ. Энэтхэгийн засгийн газар энэтхэг талаас одоо яаж байгаа вэ? Би л одоо ичж байна. Петрочайна нөгөө талдаа олборлох нөөцөө бууруулад байгаа шүү дээ. Энийг бас бид нар мэдж байгаа байгаа да.
Үйлдвэр ашиглалтанд орох хугацаа нь хоошлол байдаг, Петрочайныг гарах хугацаа нь найшлал байдаг. Тэг одоо яг яацгаах юм бол энэ том агуулгаар нь харж байгаа хүн байгаа юм болов уу? Энийг нэг ярьчмаар байгаа дах юм яах ёстой юм бол. Одоо энэ одоо зүгээр үгэл гэж одоо яа да одоо ямар хариулт өгсөх вэ? Угаас хариулт ирэхгүй юм болий. За ерөнхий сайд хариулъя. Дараад нь 2 сайд. Гадаад зээлийн ашиглалтын хууль батлагдаагүй учраас засгийн газар төсвийн хүрээндээ энэ газрын тосч ба Эрдэнэ хөрөнгө усан цахилгаан станц энэ төслүүдийн ашиглалтыг оруулаад л явсан шүү дээ. Ороод явж байгаа. Дээрээс хасаад биш шүү дээ. Хууль батлагдаагүй байхад бид нар төрүүлээд гадаад зээлийн ашиглалт орчих واخа энэ төсвийн хүрээнд байхгүй гэдэг явна гэж байхгүй ш. Энэ хуулиараа явж байгаа 2.5 их 80 төгрөгийн орон зай байгаа зал зээлийн ашиглалт та бүхэн хэрвээ энэ сэлбч нэмэгдүүл. Тэгэхээр та бүхэн хэрвээ энэ хуулийг ингээл өнөөдөр батсангүй шүү дээ. Тэгэхээр энэ төсвийн өрөөгөө батлаад явхад бид нар эндээ багтаагаал явна. Бусад ажлууд бол хийгдэж байгаа. Тэр Петрочайнагийн тэр одоо J2 сайд ахлаа явж байна. Оюутлогоо хилцээрийг эхэлж байна. Гэхдээ 5 сарын 12-нд одоо йогийн хүмүүс ирэх гэж байна. Тэр болгон чинь тооцоол бид нэр энэ эдийн засгийн өсөлтөд 1% тооцоод л оруулж ирж байгаа. За ариун зайг шин тодруулъя. Нэмэлт асуулт 1 минут. Ерөнхий сайдаа бид засгийн газрын үйл ажиллагааг огт муулж гэдэг юм уу? Огт одоо шүүмжил хэлээгүй шүү дээ. Би асуудал байгааг хэлээд байгаа байхгүй. Энэ төсвийн хүрээ 27 оных дараа жилийнх би яг 26 оны энэ зарцуулалтын асуудлыг яриад байгаа байхгүй. 26 онд яг одоо бид нар энэ газрын тос боловсруулах үйлдвэрийн хийгдэж байгаа ажил дээр 26 онд буюу энэ жил өгөх ёстой мөнгөө өгч чадахгүй байгаад байгаа байхгүй. Эрхэн тавигдаагүй. Тэгэхээр энийг эсвэл одоо төсвийн тодтголоор одоо оруулж ирэх юм уу? Орон зай байгаа юм бол би энэ жилиг л яриад байгаа байхгүй. Тэгээ та энийг би одоо ингэ засгийн газрыг шүүмжлээд байгаа мэт битгий ойлгороо. Би ажил явуулах гээд байгааг л одоо хэлээд байгаа байхгүй. Тэгээд энэ тал дээр нь хэдүүлээ бас анхаарч ажиллахгүй бол асуудал үүсэж шүү гэдгийг л одоо хэлэх гэсэн. Баярлалаа. За эдийн засгийн хөгжлийн сайд 2 сайд хариулъя. Ариун зай гишнээ хөндөд байгаа асуудал их чухал асуудал. За ингээд сая хуулийн төсөл дэмжигдсэнгүй. Энтэй холбоотойгоор гадаад зээлийн ашиглалт үндсэндээ 27 онд бид нэр газрын тос боловсруулах үйлдвэр Эрдэнэ хөрөнгөний цахилгаан станцын төслөөл төлхөө ашиглагдаад бусад төсөл буюу одоо орлогод нийцсэн орон сууцны асуудлууд, эрүүл мэндийн одоо 17 аймгийн төслүүд, шинээр баригдах цэцэрлэг сургуулиуд, эрчим хүчний 10 аймгийн дулааны станцаас ахуулаад төвийн бүсийн дамжуус сүлжээнүүд, бүс нутгийн бүх авц замын төслүүд, орон нутгийн одоо хөдөөгөн хөгжил, ногоон хөгжлийн бодлогын төслүүд, хил бомбын үйлчлэгээ сайжруулах олон ийм хот байгуулалтын салбарын төслүүд үндсэндээ хэрэгж болцоог болж байна гэсэн. Тэгэхээр энийг уулын батлаа хуулийн гадна гаргаж иж бид нар энэ Монгол улс 18.3 бид нар энэ тэрбум долларын гадаад зээлийг гэрээ зурцсан байгаа. За хариултад дуусгач. 2 сайд. Бид 18.3 тэрбумын гэрээтэй эндээ бид нар нөгөө их усрын амлуулсны төлөө бас жилд нэг 50 тэрбум төлдөг. Нэг хөнгөлтэй сайн зээлүүд байгаад байдаг. Бид нар бол энэ сайн батлагдсан хууль эрх зүйн болохоор ашиглалт их бага. За нөгөө талдаа улсын төсвийн урсгал зардлыг цалин дэвтгэртэй холбоотойгоор их хэмжээгээр огцом их хурл өнгөрсөн жил нэмэгдүүлсэн. За энтэй холбоотойгоор улсын төсвийн хөрөнгө оруулалт хийх боломжоо үндсэндээ 27 оноос хязгаарлагдана. Шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Дандаа хуучин хөрөнгө оруулалтуудаасаа бас таслаад тэргүүлэх ээлжийн нэг 2.2 их найтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлнэ. Уулын гадаад зээлийн энэ хуулийг батлаад гадаад зээлийн ашиглалтаа гаргаад ирвэл эн чинь нэг 4 орчим их найдаар бид нар энэ олон салбарын хөнгөлтөй амлагдсан зээлийг ашиглаад явбал нөгөө та бидний амлсан сонгуулийн чим өрийн хөтөлбөр нутаг орондоо тойрогтож ярих ажил чинь энэгээр